Та бүхэн сайн байна уу? Бид нар Есүсийн мэндэлтийн талаар ярьж байна. Есүс Христ мэндэлтэн гэдэг маань ямар их гайхалтай зүйл вэ? Энэ дэлхийд нүглээс болоод өөрөө тэр нүглээс одоо ангижирсан хүн бол ганц зоохгүй. Нүглээс болоод одоо сүйрхээс өөр аргагүй байсан хүмүүс одоо Есүс Христээр дамжуулан Есүс Христийн өөр хүүхдүүд болж байна. Энэ бүх зүйлүүд бол бид нар харахад маш гайхалтай зүйл тийм ээ. Есүс Христ бол Бэтлеhem гэдэг маш цэцгэн малын хашаанаас төрсөн. Тэр малын хашаа бол маш бузар үнэртэй муухай газар тийм ээ. Мэдээж малын хашаа бол үхрийн нойл гэж хуваагдахгүй үстэй. Үхэр бол идсэн газартаа байгаа тэгдэг болохоор маш их заван байхаас өөр аргагүй байдаг. Малын хашаанд үхэрсэн ч гэсэн гахай байсан ч гэсэн мойросон ч гэсэн бузар ахаас заван байхаас өөр аргагүй байдаг. Харин тэр газраас Есүс Христ төрсөн юм аа. Есүс Христ төрснөөс хойш малын хашаа цэвэрхэн болж эхэлдэг. Малцнаар ирээд магтаалын дуу дуулаад мөргөөд Даран зүгээс ирсэн одоо зурхайц нар маань одоо Эрдэнэсийн хайрцагаа авчирдаг. Тэгээд тэр газар бол маш гайхалтай газар болдог. Миний нэг мэддэг нэг итгэгч байгаа. Пастора миний нэг таньдаг найз эгчтэй та нэг уулзаад өгөөч. Тэгээд гуйгаад ахаар нь тэр одоо хүн маань одоо дэгцээ дагуулж ирсэн. Харин би тэр ихтэй уулзсан чинь ойрд би дандаа үхмээр байна гэсэн. Тэгээд тэр ихт надад өмнө болж байсан зүйлүүдийг надад хэлж өгсөн. Тэр ихсэн нэг аягүй сайн таньдаг бүү байсан гинэ. Бүр маш их дотн амьдардаг байсан бүү байсан. Тэгээд тэр ихч бизнес эрхэлдэг болохоор бөө хилцээгийн дагуу одоо ажиллаа хийдэг байсан. Тэгээд тэр бизнес маань маш их сайн амжилттай болоод түүний ээж ч гэсэн ажилдаа хамт хийхээр болоод түүний ах ч гэсэн маш сайхан ажлын байраа ороход дүүтэйгээ хамт бизнесийг эхлэх гээд ирсэн. Харин нэгэн өдөр тэр бүү маань тэр эгчэд хэлсэн. Чи миний үгийг сайн сонсоорой. Өвөө чинь хэлж байна. Өвөө гэдэг нэг бурхан ирээд тушаадаг гинэ. Чи захтайгаа хамт ажил хийвэл наа зөвцөө бүтэхгүй болсноо. Тийм болохоор чи ахтайгаа хамт ажил хийж болохгүй гинэ. Тэгээд тэр зүйлийг сонсоод тэр ихч маань одоо захад та бид нартай хамт ажил хийж болохгүй наа гэсэн. Тэгсэн чинь ах нь чи одоо яаж ингэж хэлж байна? Чи надад туслаарай гэсэн болохоор би энэ сайхан ажлын байраас одоо гараад тусалж байж тээ яагаад байгаа юм бэ? Аха уучлаарай. Ямар ч ч гэсэн энэ ажил бол ийм болчихлоо. Тэгэд ах болон ээжигээ энэ ажлаас одоо гаргасан. Тэгээ нэгч маань одоо хүнтэй суугаад өөр хүүхэдтэй болсон. Тэгээд одоо хүүхдүүдээ үрээд одоо гадагшаа гарсан чинь гэртээ ормооргүй болсон. Нөхрөөс нуугдсан. Юу ч болоогүй байхад. Энэ их цэцэл дотор нэг сүнс маань энэ их цэрч байсан. Тэгээ ажлын газараас та ах ээж маань одоо гараад маш хэцүү байсан үед бизнес ч гэсэн дампуурч эхэлдэг. Тэрнээс болж маш бүр их зовсон. Тэсэж татхааргүй тэр их зовлон дотор унсан. Нэгэн өдөр хин нэг намайг дуудаж байсан гинэ. Тэгэл хоошоо ингээл харсан чинь хин ч байхгүй байсан. Сэтгэл дотроос хин нэг нь надад хэлж байсан. Чи хэцүү байгаа зү. Чи одоо маш хэцүү байна. Маш их зовлонтой байгаа зү.
Тэр хэцүү сэтгэлийг тэр цэгээр нь хэлж байсан. Тийм ээ, би зовлонтой байгаа. Би гунигтай байна. Би зовлонтой байна. Би одоо айж байна. Тийм ээ, би чамайг амар тайван болгоцгоё. Би чамайг амраая. Би чамайг зовлонгоос салгаж өгье. Цонхоо нэ. Тэгээ тэр эмэгтэй цонхоо нээсэн. Энэ цонхоос үсрээд бүү. 20 давхрын одоо орон сууж байсан. Тэгээ дотроос хэлж байгаа тэр хүний үгийг дагаад цонхоо нээсэн. Тэгээ амар тайван ирэн гэж бодсон чинь үсрээрээ гэж хэлчихсэн. Амар тайван болно гэж хэлсэн. Зовлонгүй болно гэсэн. Бүх зүйлүүдийг мартах болно. Үсэр. Хурдын дэс үсрээд бүү. Унаац. Тэр эмэгтэй ухаанаас хэрэгсэн. Би эндээс үсрэх юм бол юу болох юм болоо гэж бодсон. Мэдээ зөвхөн. Тэр эмэгтэй над дээр ирсэн. Би тэр ихтэй ярилцсан байгаа. Тэр бол бузар сүнс байна. Та яагаад нөхрөөсөө тийж нуугдаж явсныг мэдхүү? Таны дотор байгаа тэр бузар сүнс маань тэгсэн. Нөхөр маань таны хажууд байх юм бол өөрийн дураараа хийж чадахгүй учраас тэр бузар сүнс маань өөрөө дураараа таныг цэр завхын тулд нөхрөөсөө салгасан. Яагаад тэр та ажлын газар тэр ах болон ээжийг явуулсан бэ? Тэр ээж ах байх юм бол өөрийн дураараа хийж чадахгүй учраас. Ээж ах ч гэсэн байхгүй, нөхөр зохгүй одоо ганцаар болчихсон. Үгээр хэлж чадхааргүй тийх зовлон ирсэн. Тэр зовлон дотроос үхээс аргагүй байсан. Тэр өдөр зэцэг аяахан чимээгээр цэцүү оддыг зовлонтой оддыг тийм ээ. Чи хэцүү байна. Би чамайг амраая. Цонхоо нээсэн. 20 давхрын орон сууцаас үсэрч бүү гэсэн. Тэгвэл чи амар тайван болно гэсэн. Ямар ч асуудалгүй. Маш сайхан болно. Чи амар тайван болно шүү дээ. Битээ танаа зов. Тэр үеийн нэгч маш гайхсан. Энэ бузар сүнс маань энэ нэгцийг сүйрлэн замлан хөтлөхийн тулд төлөвлөгөө гаргаад энэ нэгцэд хэлсэн байсан. Би тэр нэгцэд таны энэ зовлонгоос салгаж чадах хүн бол зөвхөн Есүс л байна. Та Есүс Христос сэтгэл дотроос хүлээн аваарай. Тэгсэн чинь тэр нэгц надад ингэж хэлсэн. Яаж зөвл Есүс Христийг бид дотор оруулах вэ? Би Библиэд хэлээд хэлж өгсөн. Энэ Бурхны үг байна. Энэ Есүс Христос сэтгэл байна. Энэ үгийг тэр нэгц хүлээн авсан. Йохан 1-р бүлгийн 29-р ишлэл. Йохан 1:29-ээр юу байдгийг мэдхүү? Би нэг уншиж өгье. Дараа өдөр нь Йохан өөрөө ирж аваа Есүсийг хараад ертөнцийн нүглийг өөрөгч Бурхны хургийг харах тун. Йохан Есүсийг хараад хэлж байна. ертөнцийн нүглийг өөрөгч Бурхны хургийг харах тун. Матай Библийг уншаад үзэх юм бол Есүс Йоханд одоо хэлж байгаа талаар гардаг. Баптизм Йохан Йордан голоос одоо баптизм хүртэж зоосон. Харин тэр үед Есүс ирсэн. Есүс Йоханд би цамаар дамжуулаад баптизм хүртээе гэсэн үед Йохан маань маш гайхдаг. Харин та намайг одоо баптизм хүртээ зөөх ёстой шүү дээ. Яаж та надад одоо хийгэрсэн бэ гэд Йохан татгалцсан байгаа. Харин тэр Есүс хэлсэн. Есүс хариуд нь энэ одоо дүүний зөвшөөр. Ингэснээрээ альва зөвхт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохистой байна гэж хэлээд тэр түүн зөвшөөрөх гэсэн байгаа.
Есүс Иохан Йордан голлоо ороод баптизм хүртсэн. Иохан Есүсийн толгой дээр гараа тавиад залбирсан. Есүс баптизм хүртээсэн. Иоханаар дамжуулан. Тэр үедээ гараа тавьсан үед бид нэр хуучин гэрэг Библийг уншаад үзсэн бол Левит 16-гийн 21-р ишлэлдэр яаж нүглийг шилжүүлдэг вэ гэсэн талаар гардаг. Израиль хөвгүүд өөрийн нүглүүдийг тэр хонь хурганд шилжүүлэхийн тулд дахил өргөдөг байсан. Левит 16-гийн 21-р ишлэлдэр тэд Аарууд амьд ухны толгоон дээр 2 гараа тавьж Израилийн хүүгүүдийн бүх муу үйлслийг тэдний гим буруу үйлс бүхнийг түүн дээр намаан цэлц. Тэр хүмүүс л өөрийн нүглийг угаахын тулд ухныг авчирдаг байсан. Бид нар бол нүглээс олж өөхөх ёстойсэн. Харин бидний оронд тэр ухан хонь өгдөг байсан. Бидний нүглийг тэр хоньлоо шилжүүлэх ёстой. Тэгэхээр Арод бол бидний Израилийн хүүгүүдийн нүглүүдийг ухны толгоон дээр шилжүүлдэг байсан. Тийм болохоор өмнө хуучин гэрээний үед нүглийг дахил өргөх үед тэр хоньны толгой дээр гараа тавиад нүглийг шилжүүлдэг байсан. Тэр хоньны хүүзүүнээс цусыг аваад тахилын ширээний ивэр дээр цусыг төрхдөг байсан. Тэр хоньны эргэтэн дээр наалтсан тэр бүх тосуудыг аваад галаар чатаадаг байсан. Тэгвэл тахил маань дуусаад нүгэл нь бүрэн угаагддаг байсан. Есүс Христ маань энэ дэлхийд тэр зүйлийг хийхээр ирсэн юм аа. Хуучин гэрдэг энэ хонь бол нэг хүний нүгэл, нэг улсын хүмүүсийн нүглийг угаадаг гэсэн боловч Есүс Христ бол үрд мөх бүх хүмүүсийн нүглийг угаадаг байсан. Йордан голоос Есүс Христ баптизм хүртээсэн. Тэгэд баптизм Иохан маань Есүсийн толгой дээр гараа тавьж залбирдаг. Тэр үед ертөнцийн нүгэл маань Есүс Христ рүү шилжүүлэгддэг. Тийм болохоор Исая 53 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлдэр бидний бүх нүгэл Есүс Христ тохиогдсон гэсэн байна. Бидний нүгэл Есүс Христ рүү бүгд шилжүүлэгдсэн. Дараа өдөр дахиад Иохан руу ирж байгааг Есүсийг харсан. Тэр үед Иохан юу хэлсэн бэ? ертөнцийн нүглийг өөрөгч Бурхны хургийг харагтун. Тэр үг ямар утгатай үг вэ? Есүс Христ энэ дэлхийн ертөнцийн нүглийг өөрч авч байна гэсэн үг. Энийг яаж тайлбарладаг вэ гэвэл бидний дотор байсан тэр нүгэл маань Есүс Христ рүү шилжүүлэгдсэнийг хэлж байгаа юм аа. Нүгэл биднэрт байвал Есүс бидний нүглийг угаацдаггүй тийм ээ? Бидний нүгэл Есүс Христ рүү шилжүүлэхтэй ёстой. Зарим хүмүүс бол Есүс Христос нүглээ өрөг 3 жилийн турш байсан уу гэж хэлдэг. Зарим хүмүүс бол цагийн ертөнцөөр ингэ тооцож ярьдаг. Бурхны ертөнц бол цэнсний ертөнц байгаа. Харин бидний ертөнц бол цагийн ертөнц байгаа. Есүс Христ загалмайд цололт насарсан үед тэр цусаар энэ дэлхийд байгаа тахилын ширээн дээр түрхсэн бишээ. Тэнгэрийн газарт байгаа тэр тахилын ширээнд Есүс Христийн цусыг түрхсэн юм. Тэгэхээр үрд мөх тахилыг өргөсөн болохоор үрд мөх ертөнц гэсэн ертөнцөөс энэ тахил маань боломжтой байсан. Тэгэхээр сүнсний ертөнцөөс бол октер маргааш гэж байхгүй.
Цагийн ертөнц бол мэдээд зочиг төр ч гэсэн байгаа, одоо ч гэсэн байгаа, маргааш гэсэн ч байгаа. Харин сүнсний ертөнц бол тийм зүйл байхгүй болохоор бидний бүх нүгэл Есүс Христлөд хогдсон юм аа. Баптизм Иоханд хэлж байна. ертөнцийн нүглийг өргөц Бурхны хургийг харах түн. Тодорхой Библиэлд одоо хэлж байгаагаар бол харах түн Бурхны хургийг өргөц Бурхны хургийг харах түн гэсэн байгаа. Тодорхой Библи биднэрт хэлэхэд бол тодорхой бидний нүглийг Есүс Христ өөрч угаасан гэсэн байгаа. Тэгвэл Есүс одоо өөрсөн гэцээхэд бидний дотор нүгэл байх уу? Бидний нүгэл бүгдээрээ шилжүүлэгдсэн. Би тэр хэвчэд энэ талаар маш сайн одоо тодорхой тайлбарлаж өгсөн. Маш гайхалтайгаар тэр хэвчийн үгийг хүлээн авсан. Тэгвэл миний нүгэл Есүс Христлөө шилжүүлэгдсэн байж тээ. Тэр өдрөөс эхэлж тэр хэвчийн дотор үгээр хэлж чадхааргүй ад заргал амар тайван орж ирсэн. Харин бизнесмен одоо сайн болсон биш. Мэдээж хэцүү зүйл ч гэсэн байсан боловч өмнө шиг сэтгэл маань зовлонтой биш байсан. Түүнээс дотор амар тайвны бурхан түүнээс төр агаалт болоохоор одоо маш сонирхолтой байсан энэ зүйл бол нөхцөл байдал нь хэцүү байгаа шиг боловч хэцүү биш байсан. Зовлонтой байх ёстой боловч зовлонтой биш байсан. Гунигтай байх ёстой боловч гунигтай биш байсан. Би тэр үстэй ингэж их уулз чадахгүй боловч заримдаа уулзах юм бол маш гайхалтай гэрчлэл хийдэг. Есүс Христ бидний дотор орж ирээд хийх ёстой ажил юу вэ гэвэл бидний нүглийг зөвхөн угаах биш. Бидний нүглийг бүгднийг өөрөө хариуцах юм аа. Есүс Христ бидний дотор орж ирэх юм бол бид нар цаашдаа нүглээс олж одоо зоох хэрэггүй. Яг л Есүс Христийн гар тэр асуудал маань бүгд орсон байгаа болохоор Есүс Христ төрсөн тэр цэцгэн малын хашаа. Бэтлехэм байгаа тэр цэцгэн малын хашаа. Маш муухай бузар, муухай өнөртэй байсан. Харин тэр газарт Есүс Христ төрснөөс хойш ямар их гайхалтай газараар өөрчлөгддөг юм бэ? Алт байгаа, Google байгаа, бас мөр байгаа. Маш их гайхалтай юм аа. Бас Марк Библиэд 14-р бүлэгтээ гардаг. Есүс Христ одоо уйман үстэй хүн Симоны гэрлээ явдаг. Уйман үстэй хүн тэр Симоны гэрлээ явдаг. Тэндээс хоол иддэг. Харин би тэр зүйлийг уншаад маш гайхдаг. Би өмнө уйман үстэй хүмүүс рүү яваад одоо ингэ сайн мэдээ тараадаг байсан. Тэр үед би маш их санаа зовсон. Яана би буруу хийцээд одоо уйман үсийн тусал яана болгоомжтой хостой. Яана би тэр хүмүүст яаж хооллох хамт иднэ? Харин би өглөө эрт тусаад залбирсан. Харин тэр өдөр миний дотор Марк 14-р бүлэг одоо санагдсан. Есүс Христ маань уйман үстэй хүний Симон гэдэг хүний гэрлээ оцоод хоол идэх үед би маш гайхсан. Есүс Христ ч гэсэн уйман үстэй хүний гэрлээ явсан юм байна. Уйман үстэй хүнтэй хамт хоол идсэн юм байна. Ингээд хоол идсэн чинь тэр гэр дотор одоо уйман үстэй хүнээс одоо үнэртэй хөвч одоо үнэр биш. Харин ч маш сайхан үнэр үнэртэж байсан. Уйман үстэй хүний гэрээс муухай үнэр гарахгүй нь ямар үнэр вэ? Есүс Христийн үнэр юм болов? Харин тэр үед нэгэн эмэгтэй үнэртэй усаа унган тэр үнэртэй ус маань одоо Есүс Христийн толгой дээр ундаг. Ганц Есүс Христ ирснээс хойш уйман үстэй хүнээс гарах үнэр биш. Харин маш их сайхан үнэр гарч байсан.
маш их гайхалтай юм аа. Бидний дотроос бол бидний үнэр гардаг. Бидний үнэр бол маш бузар, заваан, садар самуун байдаг. Тэр бол бидний үнэр. Харин Есүс Христ орж ирэх юм бол бидний асуудал маань бүгдээрээ байхгүй болоод маш их сайхан үнэрээр дүүрэн болно. Есүс Христ маань бидний дотор орж ирэх юм бол тэр ихч хэлсэн. Тэр ихчийн дотор одоо үх гэж байгаа тэр будар сүнс маань. Тэр будар сүнсийг зайлуулад Есүс Христийн сэтгэлийг хүлээн авсан. Та будар сүнсний үгийг битээ сонсоорой. Таныг харьж сүйрлийн замлаа явуулах гэж байна. Өөртмөгт хамлаа явуулах гэж байна. Харин тэр үгийн оронд зүгээр Есүс Христийн үгийг сонсоорой. Йохан 1:29 дээр юу ч хэлж байна вэ? ертөнцийн нүглийг өөрөгч Бурхны хургийг харагтун. Тэр үүн дотор бол Есүс Христ ертөнцийн нүглийг бүгдийг үүрсэн гэсэн. ертөнцийн нүглийг бүгдийг үүрсэн байгаа. Тэр ертөнцийн нүгэл дотор таны нүгэл ч гэсэн багтсан. Таны нүгэл таны сэтгэл дотор байгаа биш ээ. Есүс Христ ертөнцийн нүгэл дотор багтсан. Тэр нүглийг Есүс Христ угаасан юм аа. Нас шиг бохор заваа амтныг Есүс бидний нүглийг угааж өгсөн юм байна. Тэгээ загалмандаа цовлогдсон юм байна. Нүглийн хөлсийг бүгдийг төлсөн байна. Миний нүгэл өөртмөн хуваагдсан байна. Тэр өчийн сэтгэл дотор Есүс Христ орж ирсэн. Тэр өч бутасандаа богоон сохонгаа надлаа залгасан. Маш их талархаж байсан. Маш их баярлаж байна. Өдөө хүртэл тэр эмэгтэй цэрч байсан тэр будар сүнс маань. Будар сүнс маань байхгүй болоод түүний дотор Есүс Христ мэндэлсэн. Мэдээж будар сүнс маань байн будар сэтгэлийг оруулж өгдөг. Харин тэр ихчийн сэтгэл Бурхан орж ирснээс хойш маш ерөөлтэй амьдралаар амьдарч чадсан. Матай Библиэлд гардаг Есүс Христийн тухай, мэндэлсний тухай. Есүс Христос тэр малын хашаан дотор тэр маш бохор заваан одоо адуу өхөр маань баад шээсэн газар. Тэр газраас Есүс Христ ирсэн юм аа. Хэзээ нэгэн өдөр тэр малын хашаа маш сайхан болсон. Тэр үед одоо малын эзнэр маань магтаалнууд дуулаад мөргөөд даран зүгээс ирсэн зурхайцтмар маань Есүсийн өмнө мөргсөн. Тэр өдрөөс хойш тэр газар бол малын хашаа биш ээ. Бидний сэтгэл яг тэр малын хашаа шиг маш муухай өнөртэй будар заваан байсан. Бидний сэтгэл дотор бол хэзээ ч сайн газар гэж байхгүй, сайхан өнөртэй газар гэж байхгүйсэн. Маш будар заваан, муухай өнөртэй садар саман байсан. Харин Есүс Христ төрснөөс хойш тэр малын хашаа маш их үжиглэнтэй болсон. Баяр хөөртэй болсон. Одоо тэр ихцийн амьдрал маань жоохон хэцүү байгаа боловч маш их хазаргалтай, маш их баяртай, маш их хөгжилтэй амьдарч байгааг харж чадсан. Есүс Христ тийм болохоор энэ дэлхийд ирсэн юм аа. Энэ дэлхийд ирсэн тэр Есүсийг эсэл дотор хүлээн аваад миний сэтгэл дотор Есүс Христийг үйлчлээд заримдаа мэдхгүй зүйлээ Есүст асуугаад бүх зүйлүүдийг Есүс Христэд дамжуулан амьдрах юм бол Есүс намайг удирдах өгөх юм бол
гэр бүлээс илүү азарлаг ирүүл байхгүй хаа. Миний сэтгэл дотор Есүс Христ орж ирснээс хойш тэгсэнгээд миний сэтгэл дотор одоо мэдээж будар сэтгэл төрөөгүй биш. Мэдээж будар сэтгэл төрсөн үе байгаа. Харин миний дотор тэр Есүс Христ маань тэр бүх зүйлүүдийг зайлуулж өгсөн. Тэр зүйлүүдийг ял сатах хүчээ өгсөн. Өмнө бол зүгээр цэрэгдэд амьдардаг байсан. Харин Есүс Христ байгаагаар тэр зүйлүүдийг одоо ялан дийлж чадсан маш их талархаж байсан. Бурхны өмнө талархаж байгааг үгээр хэлж чадхааргүй байна. Хайрт итгэгч нараа та бүхний дотор асуудал зовлон байна уу? Тэр цэцгэн Бэтлехэм малын хашиг хараарэ. Ямар их бузар хаашаа байна вэ? Харин тэр газар Есүс Христ төрсөн. Маш их үзэгсэлэнтэй газараар өөрчлөгдсөн юм аа. Одоо дэлхийд даяар тэр одоо малын хашааг хүмүүс очиж харж байна. Би ч гэсэн тийш очсон. Харин тэр малын хашаа бол яг одоо малын хашаар үлдээгүй лээ. Маш сайхан цэмэглэсэн байсан. Харин ордог нүх бол маш их цэцгэн байсан. Тэгэхээр тонхоо зарах хэрэгтэй байсан. Ямар ч гэсэн маш гайхалтай зүйл юм байсан. Энэ бүх зүйлүүд та бүхний сэтгэл дотор ч гэсэн орохыг хүсэж байна. Та бүхэн тэр Есүс Христийн үг болон Есүс Христийн сэтгэлийг хүлээн авахыг хүсэж байна. Баярлалаа. Дараагийн цагаар уулзъя. Баяртай.